Сайн байцгаана уу? Зээлийн дансны хувьд залруулгын гүйлгийг хэрхэн хийх талаар заавар өгье. Марш системийн хувьд гүйлгээ хийгдээд өндөрлсөн тохиолдолд тухайн гүйлгийг буцаах боломжгүй байгаа учраас дараах залруулгуудыг хийнэ. Нэгдүгээрт нь хүүний төлбөрийг зээл рүү шилжүүлэх, хоёрт нь үндсэн зээлийн хүүний капитализашн залруулга, гуравт нь үндсэн зээлийн хүүний акрул залруулга тус тус хийж өгнө. Дансны дэлгэрэнгүй лавлаган дээр байгаа энэ дансны хувьд 5 хоногийн өмнө харилцагч зээлээ төлөхдөө 20,000 төгрөгийн торгуулийн хүү төлөхөөсгүй байсныг анзааралгүй төлсөн учраас үндсэн зээл өнөөдрийн байдлаар 20,000 төгрөгөөр илүү дүнтэй харагдаж байгаа. Мөн өрийн дүн дээр үндсэн зээл 20,000 төгрөгийн өртөө харагдаж байгаа. Ийм учраас бид эхлээд үндсэн зээлийн үлдэгдлийг зөв болгох ёстой. Нэгдүгээр гүйлгээ болох зээл, гүйлгээ, залруулга, хүүний төлбөрийг зээл рүү шилжүүлэх гэсэн гүйлгээ хийнэ. За зээлийн үлдэгдлийг бууруулж өгөх гэж байгаа учраас нэмэх тэмдэгтээ 20,000-аар тухайн гүйлгийг хийнэ. За гүйлгээ хийгдсэний дараа данс маань хэрхэн өөрчлөгдсөнийг харъя. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,637 зөв болсон. Зээлийн хүүн дээр 20,000 төгрөгийн хүү орж ирсэн байна. За ийм учраас бид нар 20,000 төгрөгийн хүүг бууруулж өгөх ёстой. Хоёр дахь гүйлгээ болох зээл, гүйлгээ, залруулга, үндсэн зээлийн хүүний капитализашн залруулга хийж өгнө. За 20,000 төгрөгөөр тухайн хүүг бууруулж өгөх гэж байгаа учраас хасах тэмдэгтээ буюу эсрэг тэмдгээр гүйлгээ хийж өгнө. За энэ залруулга хийсний дараа мөн данс маань ямар болсныг харъя. Үлдэгдэл зөв болсон. Хуримтлагдсан үндсэн зээлийн хүүн дээр 30,000 төгрөгийн хүү нэмэгдэж орж ирсэн байна. За тэгэхээр бүгдээрээ хуримтлагдсан хүүгээ зөв болгох ёстой. Зээл, гүйлгээ, залруулга, үндсэн зээлийн хүүний акрул залруулга гэсэн гүйлгээ хийх нь хамгийн сүүлийн гүйлгээ болох 3 дахь гүйлгээ. За энэ гүйлгийг хийхийн өмнө Excel-тэйгээ танилцъя. За зээлийн үлдэгдэл 6,657 байхад 5 өдрийн хүү 10,943 байсан. За гэтэл зээлийн үлдэгдэл маань 6,637 буюу зөв үлдэгдэлтэй үед 10,910-аар хуримтлагдах ёстой байсан байна. Ингээд энэ хоёр хүүний зөрүү болох 32 төгрөг 87 мөнгөөр зөрүү үүссэн байгаа. Мөн 20,000 төгрөг болох өмнө хийгдсэн гүйлгээний зөрүүтэй нийлээд 20,032 гэсэн дүнгээр бид нар залруулгын гүйлгээгээ хийж өгөх ёстой. За энэ дүнгээр бууруулж өгөх ёстой хань. За одоо бүгдээрээ дансаа шалгая. Үлдэгдэл, дансны үлдэгдэл зөв болсон. Өрийн дүн дээр дүн байхгүй. Хуримтлагдсан хүүн дээр 10,910 буюу 5 өдрийн хүү зөв хуримтлагдаж орж ирсэн байна. За ингээд данс бол цаашдаа зөв явах нэ. Баярлалаа.